Ер нь бол энэ том асар их үнийн дүн бүхий гэрээ хэлцээрүүдийг бүгдийг нь араас нь нэхэж шалгаад байвал те бас л чинь нэг л тийм утгагүй зүйл болно тийм үү. Хамгийн гол юм нь яагаад шалгаад байна гэхээр арга байхгүй маапан байгаад байна. Маш их бодлон, маш их хулгай байгаад байгаа учраас эргэж шалгах шаардлага үүсэт дээ штэ. Түүнээс биш энэ одоо хийх юм олж чадсан биш те. Өөр бас хуулийн төсөл дээр ажиллаж ямар вэ? Гэтэл улсын хурлаас гарсан тэр тогтоолууд нь тийм одоо бас шийдвэрүүд нь засгийн газрын шийдвэрүүд нь бүгд асуудалтай дандаа нууцын гэрээнд авцаасар том үнийн дүн бүхий ийм гэрээ хэлцээрүүд байгаад байгаа учраас одоо төр хороо байгуулж хянд шалгахаас өөр заамгүй болоод байгаа маа. Тэгээд за одоо нэгэнт баталсан юм чинь нэгэнт өнгөрсөн гэж үзээд ерөөсө орхигдуулж болохгүй нөхцөл байдал үүсэж байгаа юм. За тэр тусмаа одоо харбины гэх энэ гэрээ бол шин тутам хамгийн сүүл байгуулагдсан гэрээ. Тэр энэ гэрээг одоо өстө нөгөө Ямааны мах халуун дээр нь нөгөө өнгөрсөн борооны хойноос цуг нөмрөөд тэргүү гэдэг шиг тэггүй тулд аминда баг дээр нь шалгаж нин яралтаа тогтоож тэгээд асуудал байвал засаж залруулахын төлөө явах ёстой л гэж байгаа. Магадгүй асуудал байхгүй тийм үү? Ямар нэгэн байдлаар одоо 2 дахин хямдруул зархаас өөр арга байгаагүй нөхцөл байдал байсан эсхийг нь хянаж шалгах гэдэг шүү дээ. Яагаад бүхэл бүтэн биржийн үнээр худалдаж авахыг зөвшөөрчөөд зөвхөн 5% хөнгөлт өгөө гэж яхад нь 50% хөнгөлт идэлүүлчихвэ гэдгийг чинь бид заавалчгүй шалж тогтоож ийж эцэст нь одоо нэмхийн төлөө явах гэдэг үндсэн зорилго шүү дээ. Нүүрсч одоо тийм Монгол улсын одоо дотоодын одоо яригдаад удаж гин тэгээд чуулганы хуралдаан дээрээс бол Монгол Ардын нам завсарлага 2 удаа авцсан байгаа энэ асуудал дээр. Тэр одоо орж ирлээ шууд санал хураалт явагдана. Тэгэхээр одоо 250 сая тонны энэ том гэрээ хилцээр дээрх энэ үнийн дүнг одоо засаж сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа бол дээр нь ямарваа нэгэн хулгай одоо нүүрсний хулгай 2 гэдэг байна шүү дээ. Бага эсхийг тогтоох шаардлагатай гэж үзэж байгаа бол одоо энэ асуудлыг хилцгээр Монгол Ардын нам бол зөвшөөрч дэмжинэ гэж найдаж байгаа. Хэрэгцээ шаардлага байхгүй, энэ нүүрсний хулгай байхгүй. Одоо 2 дахин буюу 50% бууруулж зарах нь зөв өө гэж үзэж байгаа бол одоо дэмжихгүй л баг. Хэрвээ тэгж үзээ дэмжихгүй байвал тун харамсалтай. Өмнөх энэ офтекууд чинь ямар асуудал дагуулж байгаа вэ те. Тэгэхээр энэ одоо харбины гэрээ зөв зүгээр байна гэж бол байхгүй.